Ажлынх нь эхний өдөр боловч манай гол дүр Намуна огт сандарсан зүйлгүй явж идэг. Тэр бол төрөлхийн тайван. Кул байдлаа хизээж алддаггүй нэг. Ахлах сургууль байхдаа ч хүүхдүүд түүнийг хэтэрхий буурсвартай хэмээн шимнэлдэг байж. Ажил руугаа алхаад явж итэл гинэтхэн цас тэнгэрээс хаялж эхэлнэ. Гайхаад ийш тийшээ хартал хажууд нь нэг царайлаг залуу зогсож байна. Түүнийг Цагаанаа гэчээ. Цагаанагийн хувьд ч ажлынх нь анх өдөр байсан бөгөөд сандарсандаа болоод хөлдчихсэн мэт хөдөлж чадахгүй зогсно. Гэтэл энэ нь зүгээр ч нэг зүйрлэл биш. Тэр үнэхээр л газартайгаа барьцалдаад хөлдчихсэн байдаг. Цагаанаа бол домогт цасны эмэгтэйн удан бөгөөд сэтгэл санаа нь хөдлөхөөр л орчин тойрноо хөлдөөж цас оруулчихдаг. Тэрээр өөрийгөө тайвшруулах гээд Сакура цэцэг ширтэн зогсох боловч сандрал нь төдийлөн арилдаггүй. Яахав сандарсандаа хөдөлж чадахгүй байж болох ч хүлэн жигнэсээ хөлдчихсэн хүн анх удаага л харж. Намуна өөрт байсан халуун цайгаа хөлийг нь гисгэхээр асгаж үтсэн ч тус болсонгүй. Эцэст нь тэд зүгээр л цайгаа хувааж уунгаа Сакура цэцэг хамтдаа ширтэж зогсдог. Цагаанаач Намуна шиг тайван дүлгөөн хүнийг догтлуулчихдаг азтай байна шүү. Аль нь л дахиж уулзахыг хүсдэг. Ажил дээрээ иртэл манай хоёр нэг компани бүр дээрээс нь нэг тасаг болж таарна. Цагаанаа түүнийг хараад л догтлсноос болоод ажил дээр нь цасан шуурга болно. Энэ компани нь ер нь л өвөрмөц. Ажилчдын дунд шидэт үнэгний удамтай хүн байхад захирал нь бүр будтаагийн удам гин. Харин энэ бүх ер бусын хүмүүс дунд Намуна болон Балдан хоёр маань л зүгээр хүмүүс байдаг. Цагаанаа цэцгэнд үнэхээр хайртай боловч цэцэг түүнийг хайрладаггүй. Учир нь түүнийг өрөх төдийд л цэцгээс сантаж үлдчихдэг. Үүнийг нь мэдээд Намуна түүнд туслахаар шийдэж цэцгийг сантахаас хамгаалдаг тусгай сүрэл авчирч өгдөг. Цагаанаа энэнд нь дэндүү их баярлсандаа ажил дээр нь дахиад нэг цасан шуурга болно. Цагаанаа бас мууран тайртайч цэцэгтэй адил мууранд хүрэх гэхээр л хөлдөөчих гээд байдаг тул зөвхөн холоос л харж суудаг. Үүнийг нь мэдсэн Намуна өөрийнхөө муурны унсан сахлыг нь хайрцагт хийгээд өгнө. Юун сахал вэ гэсэн чинь мууранд хүрч чадахгүй бол ядаж сахланд нь хүрүүлгээд өгсөн нь тэр юм байна. Намунагийн хээгүү мөртлөө дулаахан сэтгэл Цагаанааг бүр мөсөн хайлуулж ирхэн. Байнга л Намунагаас юм авдаг болохоор Цагаанаа ядаж нэг удаа идмээр байна гэсэн юмыг нь авч өгөхөр болдог. Гэтэ тэр амттан нь зарагддаг газар нь амар их очиртой мөн дууссан гэж ярьж байсан болохоор зөндөө газараар хайн байж арай гэж нэг юм амттанг нь олдог. Нэг удаа Цагаанагийн 7 хоногийн турш хийс ажил нь алдаа гарч устчихна. Тэрээр бүхнийг шинээр эхлэхээр ханцуу шамлан суунда бие бодорой тэрхийх битийчгээрээ гээд нэг ундаа ширээн дээр нь тавиад явна. Цагаанаа Намунагийн хэлсэн үг хийсэн үйлдэл бүртэн байнга л догдолдог болж бүр Намунагаас авсан бүх зүйлээ нандинаад хадгалчихдаг. Сүрэл сахал хоёр нь яа гэхв. Гэхдээ өмнө нь өгсөн ундааг нь хүртэл уугаагүй хадгалсан байж идэг. Компаниас нь шинэ ажилчдад зориулсан 3 өдөр 4 шөнийн сургалт дадлагын аялал зохион байгуулахаар болов. Гэвч аяллаа сураг дуулсан мөчөөс Цагаанаа дахиад л гүн бодолд орно. Тэрээр далай харахыг маш их хүсдэгч нөгөө талаараа далайн үзэмж давлгааны чимээнд тэрхий догдолсондоо хамаг далайг нь тэр чигт нь мөсөн далай болгоод хөлдөөчгүй гэхээс айж идэг. Үүнийг нь мэдсэн Намуна түүнд туслахаар шийдэж далайн чимээг гаргадаг тусгай тоглоом олж ирээд аялалд явахаас өмнө сонсоод далайн чимээнд тасаа гэдэг. Хаанд явахгүй бол утгартай штэ. Аялал болтол бэлтгэлээ хийнэ. Зүгээр штэ. Гээл бэлтгэлээ базааж эхэлнэ. Намунагийн тэрэл игдүүтэй халамжтай төрхийг нь харах бүрт Цагаанагийн дотор шуурга болох гээд л өөрийгөө арай гэж нэг юм барьж ядна. Аялаж байхдаа аялагч гэждээ ууг нь дадлагын ажлаар ирж байгаа. Гэхдээ манай хэдэд бол аялал нь чухал байдаг. Тэр дасгал нь ч үр дүнтэй байж далайгаа хөлдөөчхөргүй л болсон байх шүү. Өөх энэ игдүүтэй маа. Үгүй чи л илүү игдүүтэй наа. Цагаанагийн сэтгэл хөдлөл нь бүр туйлдаа хүрээд зүүнний халуунд гинэтхэн цас ороод эхэллээ. Хүмүүс ч гайхаж харж ирснаа. Өө эн чин жуулчдад зориулсан хиймэл цас байна штэ. Ямар гоё юм бэ хэмээн баярлагдаж байдаг. Тэдний ачаа хүмүүст мартагдашгүй гоё дурсамж үлдэнэ. Аяллаа хамгийн халуун эхэллээ. Цагаанагийн хувьд халуун бол хамгийн том дайсан нь. Учир нь тэр хэд халвал хайлчдаг. Цаг агаарын мэдээгээр халахыг нь дуусан тэрээр өглөө эртлэн гараад өөрийгөө хөрөгчхөөр зайрмаг мус хайсан боловч ойр хавийн дэлгүүрүүдийн хөрөгч нь бүгдээрээ л эвдэрсэн байдаг. Өглөөний цайны үеэр Намуна Цагаанааг харагдахгүй байхаар нь өрөөнийх нь Балдангаас асуудал цаг агаарын мэдээ үзчихэл сандраад гарсан. Өмнө нь Цагаанаа би халуул хайлчдаг гэж ярьж байсныг нь санаад Намуна яаран гардаг. Гэтэл гадаа нэг л танил сэнгэлсэн сэрүүн агаар мэдрэгдэг өгөөд тэр зүг рүү дагаад иртэл Цагаанаа чинь хайлхаараа жоохон хүүхөчиг болчихдог юм байна. Намуна хаанаас ч юм бэ? Нэгэн хүүтэн зармаг олж ирээд түүнд өгдөг. Өөрөөс нь хамаагүй өндөр залуу ийм илүүтэй жижигхэн болчихсонд нь Намунагийн илдүүн хүрээд байж ядна.
хурж үзхийг хүсээд үсэнд нь бүрж үзтэл зөөлөн сэнгэнсэн хүйтэн байдаг. Удалгүй зарим өний хүчинд цагаанаа буцаад хэмдээ орж том залуу болдог. Тэр хоёр хожим нь энэ явдлаа санах болгондоо ичээд нэгэн рүүгээ харахаас ч ичдэг болно. Дадлгын аялал дуусаж аль жилшид баяраа тэмдэглэж зугаацсаа оройн хотын төвд галын наадам болох байсан ч хүмүүс хэтэрхий их цугларсан тул тухтай харах газар олдохгүй байх гээд бараг л болоод явах гэжсэн ч намуна тэр хэдийг дагуулад нэг уулууд өксөд бэ шүү. Үе юун уул вэ? Хаашаа яваад байгаа юм бэ? Гээд бусна гайхахад намуна тэднийг аяллаа хөтчөөсөө хайж байсан зөвхөн нутгийн иргэдийнхэн л мэддэг. Нууцлаг өндөрлөг газар аваад ирдэг. Тэндээс бүх хот алган дээр тавьсан мэт харагдах бөгөөд галын наадам яг л нүднийх нь өмнө мэт үзэсгэлэнтэй харагдана. Энэ бол тэдний хувьд хамгийн гоё, хамгийн нууцлаг үзэсгэлгийн нэг байсан юм. Хилцүүдийг альбан ёсоор хуваарлна гэд бөөнлийн болцооно. Тэр дунд нь нэг хүний санаа нь нилээн зовж шүү. Хинбэ гэвэл цагаана. Намунагаас өөр хилтэс болчвол яана гэж санаа зовж байгаа нь гаднаач тэр, дотрооч тэр илт байдаг. Намунагийн өгсөн муурныхан сахланд нь хүрээд бүр мөргөөд бид хоёрыг заавал нэг хилтэст оруулаад өгөөч гэд чин сэтгэлээсээ гуйдаг. За, хүсэн хүлээсэн хилцийн хуваарлалт нь гарлаа. Сандран хартал азар нөгөө хоёр маань нэг хилтэс болцсон байх шүү. Зүгээр ч нэг хилтэс болоод зогсоогүй. Бүр хажуудаа сууцгаасан байдаг. Энэ бүхнийг л намунагийн муурных нь сахалны ач гэж бодоод дотроо мөргөөл явт. Угаасаа намуна сахлаа анх өгөхдөө сахиус гэд өгчихсөн шүү дээ. Намуна байнга л тусалдаг болохоор цагаанаа ачийг нь хариулъя гэд хоолнд урахаар шийднэ. Гэхдээ ямар хоолнд урах вэ гэд ерөөсөө мэддэггүй. Амьхандаа л судалчих гээл Франц уу, Итали уу, Япон уу, Хятад уу, Солонгос уу, эсвэл Вьетнам уу нөгөөх нь бүгдээринг нь л гоё, бүгдээрэнд нь дуртай л гэдэг. За тэгээд одоо л хоолнд урья гэж шийдсэн ч яг тэр мөчт нь сандраад хүлцчихнэ. Тэгээл бодлааж байж яхад нь ч намуна ирж тараад яасан сандраад байгаа мó гэд хөлөнд нь масаж хийж өгнө. Юу вэ? Хоолнд урьна гэд явж исэн хүн чинь нөгөө төрөө бүр хөлөө бариулчихсан сууж идэг. Ямар ч ашгүй хоолндоо ураад авна. Хоолнд орчоод сууж идэл нэг л юм ярихгүй, эвгүй, хүндий суугаад идэг. Цагаана намунагийн ямар хөөрхөн байгааг нь гайхаад нүдээч салгаж чадахгүй ширтээд сууж байсныг нь намуна харчаад өөр юм бодоод байгаа юм байна дөө. Ууж байгаа юм байх та гэж эндүрнэ. Цонх руу хараад байсан болохоор л тэгээ бодчихсон шүү дээ. Гэхдээ цагаана чинь цонхонд туссан тусгалыг нь харж идэг. Ууг нь аль нь л юм ярих гээд байдаг ч юу ярихаа мэддэггүй. Балтан хажууд нь элдвийг ярьж байхад ч тоохгүй байсан ирнэ. Намуна гэхнэр гарвуу гуйвал хаа юу гэж шууд харж байгаа юм чи. Нэг нь тоглоом шоглооморч тоо хоёр дотны муу гэхдээ ч намуна гүй би холбоо барих дугаарыг нь хүртэл мэдэхгүй штэ. Гэхийг нь манай цагаанаа сонсоод таарчихна уу. Тэгэл нэрээ дугаараа солилцаагүй юм чин дугаараа солилцъя гэж бодсон уу яа. Тэрнийхэн дараах нь дугаараа солилцохыг хүснэ. Маргааш өглөө нь намуна өглөөний мэнд гэж биччихсэн байгааг нь хараад цагаанаа бүр нэг л ирч хүчээр дүрээд ирнэ. Ер нь бүх юм гинтгэл илүү сайхан санагдаад эхлэндээ цагаанагийн багын найз улаана тэдний ажилд нь шинээр ордог. Өмнө нь тэрээр чөлөөт уран бүтээлч байсан бөгөөд энэ миний бүтээл баяр баясгалан. Харин энэ өглөөний найдварын гэрэл гээгээ. Авангард юм аа. Түүний урлагийн мэдрэмж нь үнэхээр өмөрмөц ажээ. Намуна мууранд эндүү хайртай нэг. Бүр хүүхдийн киног нь хүртэл алгасалгүй үздэг. Нэг өдөр тэрээр санамсаргүй цагаанаатай мөргөлдөж тараад киноныхоо хуудсыг унгаачихна. Үүнийг нь цагаанаа харж таарснаар аль алинд мууран дуртайгаа мэдээд тэд хамтаа кино үзэхээр тохиролцгоно. Өмнө нь хамт хоолнд орж байсан бол одоо амралтаараа кино үзэхэндээ эн чинь бараг болцсон юм шүү дээ. Тэр хоёрыг кино үзэхээр зогсож яхад нь Балдан бас кино үзэж тараад тэр хоёрыг хоёулахнаа байгааг нь харчихдаг. Балдан ч кино руугаа ортол хажууд нь улаанаа сууж шүү. Ажил дээрээ илүү цагаар суух үедээ цагаана, намуна хоёр бие биенээ уйдаахгүй тулд зураг зураад, кофе уугаад үг холбож тоглоно. Нөгөө хитэн чаран хоолнд орцсон сууж идэг. Радио ор ирзээ гих мэтээр л үг холбож тоглоно. Ажлынх нь тэднийг хамт кино үзэж байсан гэдгийг нь мэдчихэд өө ёстой холбож өгөн шүү дээ. Хөөе чиний сүүлчин гарсан байж тээ. Яана ч одоо юу хараад байгаа юм бэ? Хөөрдөн байна. За энэ хоёр маань жоорох гээл байна уу та. Үүнийг тоглоом цуглуулахар шийдэжээ. Тэгсэн тэр цуглуулгын Балтанч бас өмнө нь цуглуулж байсан гин. Үүнийг шин төрлийн тоглоом нэмэхээр ирэх тоол нь ширээн дээр нь аль хэдийн нэг тоглоом нэмэгдчихсэн байдаг болов. Үүнийг дотрооч за энийг намуна цагаана хоёр л өгөөд байгаа юм байна да гэж бодоол байсан боловч тэр хоёр биш ээ. Нэг л сайхан сэтгэлтэй хүн нь үнгийн цуглуулганд нь нэмэр болоод байгаа бололтой. Цуглуулсаар байгаад ширээн бүр дүрчихдэг. Хамгийн сүүлийнх нь тоглоом болох дэдэхээ гарснаар цуглуулга нь бүрдэнэ. Энэ үед нь ч Балдан "Өө дэдэхээ гарсан юм уу? Тэгвэл чинь хэрэггүй юм байна дөө.
Үндэ өдий болтол нууцаар тусалж байсан хүн нь балдан байдаг. Чи яагаад надад ингэж илдэг хандаад байгаа юм бэ? Надад таалагддаг болохоор. Би үнэг гэн дуртай л да. Улаанаа нэг өдөр их л нухацтай нэг юм ярилцъя гэ нөгөө хоёр дээр хүрээд ирнэ. Хүүе яав ий гэсэн чинь улаанаа хилцэнхээ нүдний шилттэй ухаангүй дурлцсан. Дааш нөгөөх нь юур итгэхгүй байдаг. Улаанагийн өмнө нь ажилдаг байсан кафенийх нь байнгын үйлчлүүлэгч нь нүдний шилт байж түүний эрч хүчтэй зам хурдан байдалд нь дурлаад түүнийг дагаад энэ компанид ороод ирсэн байдаг. Улаанаа өдөр бүр л хайртайгаа илчлээл хайртай гэд хэлдэгч нүдний шилт үнийг нь хошигнол гэж бодоод итгэдэггүй. Намуна түн арай өөрөөр хэлээд үзхийг зөвлөнө. Би чамд хайртай. Энэ мөнхийн хайр шүү. Наад мөнхийн хайр гэдэг байгаа чинь нэг л худлаа сонсогдоод байна да. Тэ? Гэд цагаанаа руу хартал нөгөөх нь бүр бөөнөр хартаад сууж идэг. Хүүе чиний бодож байгаа юм шиг тийм зүйл биш штэ. Гэхдээ цагаанаа ингэж уурлаж байгаа юм чинь энэ сэтгэлээ ижлэлт болох юм байна л гэсэн үг. Цагаанаа хүнтэй харж тулгарч чадаггүй гинэ. Тэрийгэ засахын тулд намунатай 20 секунд ширтэг дасгал хийсэн. Ердөө хэдхэн секунд болоод л аль нь бууж өгцгөн. Тэр үед дарган тэднийг Некомийн ос тасалбар өгнө. За парк шиг газар гэж ойлгоч. Тасалбарыг нь үнийг харчаал хүүхд хоёр хамт явах гэж байгаа юм уу гэж араас нь дагсаар байгаад хамт явахаар болчихдог. Гэхдээ яаж энэ хоёрын дунд илжиг болоод явах вэ? Балдангаа бас дагуулчих нь. Ингээд бөөндөө явахаар болцгоно. Дөнгөж орж ирвүүгүй бол намуна нэг төөрсөн байгаа хүүхдийг хараад цагаанаатай хамт төвд нь хөргөж өгөхөр болно. Ууг нь өгчөөл явах гэсэн боловч нөгөө хүүхэд нь айсан шинжтэй тэр хоёроос салахгүй байсан болохоор гэрийнхнийгийн нэртэл хамт хүлээхээр болно. Цагаанаа цасан хүн хийгээл хүүхдийг уйдаадгүй. Буцах замдаа тэд дурсгалын зүйл авахар дэлгүүр орно. Намуна хос аяг сонгоход цагаанаа хос гэдгийг нь мэдчихэл станерээ дотроо бөөн баяр. Нөгөө хоёртойгоо нийлж аваад тоглож өгөж байгаа юм чинь хэрв тэр бом төрөхтэй болвол юу хийх вэ? Үнэг бол хоёр байшин аваад нэгийг нь түрээслүүлнэ гин. Гэхдээ тэдэнд тэр бом төрөг байгаа ч Стабегийн уух зүйлийг авч чадахгүй гин шүү. Тэр нь тийм л их очиртай газар бололтой. Цагаанаа уулзалтаа тараад явж байхдаа түрүүний яриад байсан ундааны газар байхаар нь юуны магадгээд орсон чинь бүр ямар ч очиргүй. Тэгснээ уух зүйл нь байж идэг. Өө азны юм гээл аваад явж байгаа юм чинь тэгээд ажил дээр ирсэн чинь намуна бас очиргүй байхаар нь гээд авцсан байдаг. Бүгд нийлж аваад сайхан ууцгаана. Компаниас нь баярын хувцсны тэмцээн зарлана. Цагаанаа ууган дотроо сорогч нэг тиймэрхүү хувцас бодож байсан чинь намунагийн санаачилсан хувцас нь царайч гарахааргүй хулуу. Намунагийн гэрийн хажууд нь байдаг гэхээр очтол дуусчихсан байна. За өөр газрууд орж байгаа бэлгүүдээ гээл явсан ч бүх газраар нь дуусчихсан байдаг. Тийм учраас тэд сорогч болохоор шийднэ. Захирал нь иймэрхүү баярт үнэхээр дуртай. Тэмцээн зохиож баахан бэлэг бэлдсэн бололтой. Баярын үеэр намунагийн харилцагчтай уулзах уулзалтанд сунаж жоохон хоцроод ирэх бололтой. Гэтэл улаанагийн тасг нь уцгүй байна. Тэгсэн чинь мань улаанаа хувцсыг нь авч явчаад орхисон юм байна. Бүгд энэ тэндээ санаанууд гаргана. Анхны болзон дээрээ үнтэй хоол идчихээд төрөвчөө мартсан хүн болчих. Өө за тий гэсэн ч захирал нь ерөөсөө тийм биш. Заавал өмсгөл байх ёстой гээл байдаг. Үүнийг нь намунаад хэлэхэд намунаа тэднийг цаасаар ороогоод мууми болгох ухаалаг санаа гаргана. Эцэст нь тэмцээний ялагч зарлагдахад манай вампирууд маань 2 дугаар байранд ордог. Харин ялагчаар мууминууд маань иш шалгардаг шүү. Улаанаа тэр хийдч намунагийн санаашилсан хувцсыг нь өмсөж ялсан болохоор бөөндөө нийлж хоолнд орохоор болдог. Та нар алиг нь илүү байсан гэж бодож байна? Доор комент хэсэгт бичээрэй. Намуна баяр дуусах үеэр ирсэн болохоор жоохон харамсалтай санагдаад цагаанаатай хамт гадуур энэ хувцастайгаа явахыг хүснэ. За байж байгаарай. Хэрв та сабаа арай дараагүй байгаа юм биш үстэй. Хэрв дараагүй байвал гэс гараад subscribe-а дараад буцаад ороод ирээрэй. Үнэг цанаар гулгах тасалбар хожчихно. Ингээд бүгдээрээ цанаар гулгахаар явцгаана. Харин намуна цанаар огт гулгаж чадгүй болохоор цагаанаагаар заалгуулахаар болдог. Цагаанаа бол анханасаа л дажгүй унаа сурчсан болохоор яаж тайлбарлах учраа нэг л олж өгдөггүй. Тайлбарлал байгаа нь гэсэн чинь хурдан гулгаад ингээд тэгэл зогсчих гинэ. Намуна нэг л ойлгож өгөхгүй зогсож яхад нь ч үнэг ирээд зааж өгнө. Тэгсэн намуна чинь бүр дорхноо сурчих шүү. Цагаанаад намунагийн унханж хурдан сурж байгаа ч өхөөрдмөл санагдана. Ер нь хөөрхөн санагдахгүй зүйл гэж байна уу дөө. Одоо намуна сурчсан болохоор дээшээ гараад тэнд байдаг гой каритай газар орж юм идэхээр болцгоно. Цагаанаач доороо охин дүүтэй бөгөөд тэр нь амралтаараа цааны баазад ажиллаж байгаа юм байна. Гэхдээ тохиолдлоор энэ баазад ажиллаж байх үедээ. За гэхдээ тийм зүйл байхгүй дээ. Гээл хоолныхоо газар руу ортол дүүн бэж идэг шүү. Дүүн бүжиг, нүүр будал гээл олон төрлийн бичлэг оруулдаг юм байна.
Балдан сувгийнхэн нэрийг нь асуугаад таньдаг хүмүүстэй хэлмээргүй байна гэж ишиж байсан ч Балдан бүр дорхноо л олчихно. Нилийн алдартай юм биш шүү. Тэгснээ Намунаг шууд л таньж идэг. Тэр оройн бааз дээрээ 100 сарын үдшилэг хийцгэнэ. Уух юм дуусч харна Намуна Цагаана хоёр уух зүйл авчирхаар гарна. Тэгэхэд ч Намунад Цагаана бэлэг өгнө. Байнга цас оруулаад хүйтэн байдаг болохоор гээд альчуур өгнө. Үгүй чиний хажууд байдаг болохоор дулаахан байд юм аа. Ууг нь Цагаана анх эмэг аваад явж исэн боловч хүмүүсийн үерхээгүй биш тийм гоё л өгч хэрэггүй шал тэнэгштэй гэж ярьж байсангийн сонсоод арай энгийн зүйл сонгосон нь тэр байж. Устдах юм байна уу? Хамтд нь устчих. Тэгвэл энийг бас хайчих уу? Гэхдээ нь юу гэж дээ? Гэрийнхаа эрдэнэс болгож үе удмаараа хатгалах зүйл штэ. Тэр нь хамт илүү цагаараа суухдаа зурсан зураг нь байдаг. Цагаанагийн дүү бичлэг оруулдаг гэж ярьж байсан да. Шинэ жилээр бичлэг хийх гэж байгаа болохоор камерыг нь Цагаанагаар бариулж өгөөч гэхдээ ч Цагаана өөстөө гүүгүү тийм юм байхгүй шүү гэсэн ч Намунагийн зургаар солилцох гэж үзнэ. Бүндөө онлайнаар ярьж байгаа дууцхан. Ихэнх нь нэлээд согтчихдаг бол маргааш нь бүгд хийдэ цуглахаар болдог. Бүгд кимоно өмсөж ихэл гангай хүмүүс ирцгэн. Намунагийн кимонотой байгааг хараад Цагаана бүр нэлээд догдолдог. Дөнгөлж уулзаад хүн ихтэй болохоор дорхноо ийшээшээ салцгаачдаг. Намуна байсыгээл унчих гээд байдаг. Цагаанаг бол хаанч исэн олохоор юм бэ нүү? Шуургаар нь таньдаг болчих. Удалгүй Намунагийн төрсөн өдөр болох гэж байгаа болохоор Цагаана өмнө нь авч өгч чадаагүй эмгээ өхүү яах вэ гэж бодсоор. Гадаа нэлээд хүчтэй салхитай мөн ширүүн бор орж исэн болохоор ажилчид нь яахаа ярилцаар байгаад октод нь зочид буудалд хонохоор болно. Харин нөгөөд нь улаанаа өмнөх баярын хувцас орхисноос болоод гэрээ нэлийн хол гэдгийг нь ойлгоод ажилласаа 5 минутын зайтай байранд нүүж ирсэн болохоор тэндээ байлахаар болдог. Үнгээ аянганаас их айдаг юм байна. Хүнжил дотроо орчход бараг гарч ирэхгүй. Галт наадамд дуртай ирнэ аянгад дургүй. Цагаана Намунагаас мессеж авангуудаа сүртэй юм бишээ гэсэн ч царинаас нь хамаагүй үнэн нь харагдана. Цагаана ажил руугаа явж байгаа замдаа Намунатай тараад очиод юм ярих гэтэл бүр хөлдчихнө. Болохгүй зүгээр л зүудгэж өөрийгөө гаргадана. Намунагаас төрсөдрөөрөө яах гэж байгааг асуух гээд байдаг ч нэг л болж өгдөггүй. Нилийн удаа явсаар байгаад тархын алдаад хамт харих уу гэж асууна. Харих замдаа эмгээ хөгөх хэсэгтээ дахиад л эргэлзэнэ. Зүгээр ажлын тутан найз байж ингээд өгчүүл эвгүй юм болов гэд элдүүлэн бодогцоор сандраад тэр хаваа бүхэлд нь хөлдөөчвэн. Гэтэ тэр нь яг л уран зураг уран бүтээл шиг л харагдана. Хөөх энийг чинь төрсөн өдрийн бэлэгээ бодшиж болох уу? Үгүй гэд эмгээ гаргаж өгнө. Нэг өдөр Цагаана Балдантай натай хамт амьдраач гэж хэлсэн байж. Тэрийг нь үнгээ сонсоод Намунатай хамт амьдрах гэж байгаа юм байна гэж эндүрчихнэ. Тэгээ Намуна дээр очиод өөрөө ч мэдлгүй баяр хүргэчихнэ. Нүх гэж байгаа юм уу гээд л. Намуна бүр юу яриад байгааг нь ч ойлгодгүй. Цагаана нэг газраас муур олоод тэрнийгээ хүрэх гэсэн боловч хүрч чадахгүй шүү дээ. Тийм болохоор Намунагаас тусламж гуйна. Дараа нь Намуна муурыг нь ахуйд тусалдаг бөгөөд арай гэж нэг муураа аваад явах гэтэл эзэнтэй муур болж таардаг. Аянганаас айгаад гараад явчихсан юм байна. Муурыг нь эзэнд нь өчгөөд буцацгаана. Цагаана их баргардуу харагдаад байхаар нь Намуна мууртайгаа уулзуулахаар болдог. Дөнгөөжүүдээр нь орвоогүй юу? Нэг сонин тоосон цар шиг юмнууд гялалзаад эхэлнэ. Энэ юу вэ гэтэл Цагаана жаргалтай байхад нь иймэрхүү зүйл гарч ирдэм бэ. Муура тоглуулад байж итэл Цагаанагийн дүү гинэд хүрээд ирнэ. Тэгсэн ерөн л ойрд ажиллаа тараад ирдэг болсон бөгөөд Цагаана дүүгээ явуулчих гээл үзэж тарна. Дүү нь явах үгүйгээ бодож итэл торт гарч ирээд яаж тортноос татгалцах вэ? Дараагийн удаа Цагаанагийн очихоор тохиролцсон. Энийг нь дахиад хамт байх боломж гээл баярлана. Цагаана Намуна хоёр хамт тамилтоор явахаар болно. Явах цаг нь арай болоогүй байсан болохоор тэд тэр хаваар юм ууж идэнгээ янз бүрийн зүйл сонирхон үзэж явлаа. Ингэж явсаар эцэст нь хос вар авахар шийднэ. Тэр нь тэдний хамтдаа авсан 3 дахь хос зүйл байв. Цагаана даргаасаа Намунатай хамт тамилтанд явах болсон гэдгийг анх сонсоод баярснаа нууж чадсангүй. Гэтэ даргынхаа илтгэлийг алдахгүй тулд хичээсээр байгаад хитрхи хичээснээс болоод өөрийгөө ядраагаад халуурч ирхэн үү. Нүдэн бүрлзэж биеийн сүлдэхэд Намуна бүр сандарч ирхэн. Халуурсан Цагаана хайлаад өмнөх шигээ хүүхэд болчихно. Нэг л ээж хоёр шиг л харагдаад ах юм. Цагаанагийн халуунтай байгааг хараад Намуна өөр өрөөнд яаж ганцаараа гин байлгах вэ тэгээд нэг өрөөнд орцгоно. Намуна түүнийг орон дээр хөвтүүлж амраагаад харин өөрөө буудан дээр хөвтдөг. Тэрэнд нь ч Цагаана өөрийгөө их л буруутгана. Намунагийн өрөөнд ороод бүр орон дээр нь хөвтчихэд Намуна буудан дээр унтуулж байгаадаа нилээн л гимшин. Ашгийн унтаас ирэхэд нь халуун нь бууж биед нь гайгүй болсон байдаг. Гэвч ганцаараа орон дээр хөвтөх нэг л эвгүй санагдсан тул тэр шүнжэнгөө л бараг унталгүй мэйл бичээд суусан байдаг. Өглөө болоход бүдэн хөрчгсөн сууж идэм да. Намунаач зэмлэлгүй яхав. Өглөөний цайгаа хамт уугаад тэд буцахаар хөдлөнө.
Тэд анх уулзаж байсан газартаа дахин ирэхэд тэр үеэс хойш ямар их зүйл өөрчлөгдсөнийг мэднэ. Намуна багасаа л том хүн шиг гэж хэлэгдэг байсан бөгөөд олон найзгүй, магадгүй үргэлж ийм хിവэрэ байх болов гэж бодог байсан нэг. Харин цагаанаатай уулзнаас хойш айжмаар өөрчлөгдөж эхэлсэн. Цагаанаач муудал. Тэр цасны эмэгтэй удамтай учраас далай харах, муурилах, урамал ургуулах зэрэг энгийн зүйлсийг ч хийж чадгүй байсан. Гэхдээ намунатай уулзнаас хойш тэр ч бас өөрчлөгдөж чадсан юм. Тэд хүлээ хүнтэй, дэрэгдэн байх найзтай болжээ. Ингээд хоёулаа бие биенийхээ нөлөөгөөр аажмаар сайн сайхан руу өөрчлөгдөж эхэлсэн байв. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа дугаараа дахин уулзлаа. Баяртай.